За Монгол Улсын засгийн газарт одоо нэг зүйлийг анхааруулж хэлэхэд тун эмгэнэлтэй явдал байгаа. За энэ дүүргийн болон Улаанбаатар хотын цагдаагийн газар, Монгол Улсын цагдаагийн газар нэртэй байгууллагуудад одоо ажиллаж байгаа цагдаагийн байгууллагын ажилтнууд ихэнх нь одоо Антон Пиццлагийг эвдээд Антон Пиццлаг эвдэнэ гэдэг бол өөр хүний Антон Пиццлагийг өөрсдөө одоо авч ашигласан одоо тийм хүмүүсүүдээр одоо цагдаагийн газар байгуулсан явдал бол тун их аюултай байдал үүсгэж байгаа шүү. Ер нь бол хаанвал дүүргийн цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн бол тухайн газрын гүнд байгаа үйл ажиллагаа зогсоох гэхлээр юу болж байгааг ойлгож байгааз нөгөө хөл гаранд салаад, нэг бол толгоон салаа явчихдаг, нэг бол гар хөлн салгаа явчихдаг, эсвэл таван цул нь бөксөөр нь гараа явчихдаг. Тийм аюултай үйл ажиллагаа байгаа байхгүй юу? Одоо хамгийн аюултай нууц нь үүнийг одоо төрийн нууц болгоцсон. Тэгээд энэ төрийн нууц нь одоо харгас үйл явдал байгаа байхгүй юу? Төрийн нууц биш. Алан хэдх үйл ажиллагаа байгаа гэдгийг ойлгох нь зүйтэй байгаа. Тэгээд хаанвал дүүрэгт ямар шүү цагдаагийн ажилтнууд байна гэхээр дандаа 100 айлах 16 дугаар сургууль, 37 дугаар сургуульд байсан 9 дугаар дэлгүүр байсан хожоо одоо хүмүүсүүд, хятад, ирлиз, хурлиз одоо хүмүүсүүд цагдаа хувцас өмсөд бие томсгоод өндөр нургатай цагдаагийн бие бүрэлдэхүүн болцсон байгаа шүү дээ. Тэгээд эдгээр хүмүүсүүдээр цагдаагийн үйл ажиллагаа хийх үед хөл гаранд салчихдаг одоо тийм цагдаа байж болохгүй шүү дээ. Нэг үгээр хэлбэл одоо харгас үйл явдлаар өөрсдөө бие Антон Пиццлагийг сольж хүний мөнгө төгрөгийг газрын гүнээс авдаг, оршуулгын газрын доор хонголд одоо үйл ажиллагаа хийдэг. Тийм одоо аюултай болгоож төр байгаа шүү дээ. Тухайлбал одоо энэ 100 айлд Даремагийн пүрүүсрэн байгаа. Одоо Марс төврийн Эрдэнэттэй нэг ангид байсан байгаа. Тэгээ энэ ирлиз хужаа хүн одоо маш аюултай үйл ажиллагаа хийдэг. Дэд төрөж цолтой яваад байгаа байхгүй юу? Тэгээд одоо бие биенийхээ Антон Пиццлагийг ингээ аваа явчихлаар үйл ажиллагаа хийх боломж байхгүй болчихдог. Тэгээд тэр би томсгосон үйл ажиллагааг юунд ашиглаж яах гэхээр одоо хүмүүсүүдийг дарамтлах, мөнгөний дээрэмдэх, эсвэл одоо газрын гүнд тусгай солилцоо хийх тэр үйл ажиллагааг хямдаг, түүнийг зохицуулдаг. Тэр үйл ажиллагаанаас одоо маш хэмжээний мөнгийг юм эсвэл одоо энэ олимпийн үйл ажиллагаанд оролцож байсан хүмүүсүүдийн анкет бүртгүүлэр виза карт олж явдаг. Тийм аюултай болгоож төр болчиход байгаа байхгүй юу? Тэгж одоо мөнгөждөг, тэгж өөрсдөө санхүүжүүлдэг. Тийм аюултай хожоо жунгай одоо ирлиц хурлицууд байгаа байхгүй юу? Хаанвал дүүргийнх нь. Тийм учраас болиулах хэрэгтэй байна. Тэгэхээр хаанвал дүүргийн эргүүлийн цагдаа нар мөн ялгаа байхгүй. Нүүр амаа солиод ороод ирдэг байхгүй. Ер нь бол эргүүлийн үйл ажиллагааг ямар ч байдалтай хийж нэхлэр Антон Пиццлагаа солиод тэгэд альж одоо маршрутаар орж ирдэг. Тийм одоо аюултай хулгайчуд болцоход байгаа учраас түүнийг одоо тасан зохицох явдлыг одоо маш түргэн арга хэмжээ авахыг л одоо шаарддаг байгаа. Ийм байдалтай одоо Монгол Улсын засгийн газрыг ажиллаж яах гэдэг бол тун их харамсалтай шүү. Тийм учраас одоо надтай хамт мөр зэрэгцсэн үйл ажиллагаа зохицуулж байсан нийгэм ажлаас хамгаалахын тусгай бодлоготой офицеруудыг дахин цуглуулж энэ үйл ажиллагааг зохицуулах нь зүйтэй. Одоо хамгийн чухал нь Антон Пиццлагаа эвдүүлж чаддаг уу? Эвдүүлдэг вэ? Зориг төвчээртэй Антон Пиццлаг нь эвдэх гээд эвдэж чаддаг уу? Эвдэрдэг вэ? Тийм одоо бат бөх залуучуудыг одоо цагдаагийн байгууллагын шинжилсэн үйл ажиллагаанд оруулах нь зүйтэй. Тэгжээж энэ 100 айлын хуучин 100 айлд байсан гэр хороолд байсан хятад хужаа, ирлиз, хурлиз, 9 дугаар дэлгүүр 32 дугаар тойрог тэр хавьдад амьдарч байсан тийм хүмүүсүүдийг одоо яаралтай талсан зогсоох үйл ажиллагаа хийх нь зүйтэй. За дүүргийн Эрдэнэт маршны хувьд бол хүүхэд нь хишиг даваа байгаа. За хишиг даваагийн хувьд бол төрсэн хүүхэд нь нэг ангид орцсон болохоос биш эцэг нь байгаа, аав нь байгаа. Үүний цаана маш их түүхэн анкет бүртгэлээр нууц явж байгаа гэдгийг ойлгох нь зүйтэй. Ангийн багш Дасцгийн хувьд бол дүүргийн Эрдэнэт маршны төрсэн охин нь байгаа шүү. Ер нь бол тийм одоо сонин
тогтолцоот одоо нэг ангид 16 дугаар сургуульд оруулсан байгаа шүү дээ. Тэгээ тэр үед одоо хятадуудын өөрсдөө хийсэн тийм хууль бус үйл ажиллагааны үр дүнд 16 дугаар сургуульд 37 дугаар сургууль 16 дугаар сургуульд ерөнхий боловсролын сургуульд орсон байгаа байхгүй юу. Тэгээд үүнийг одоо хууль бус үйл ажиллагаа байсан гэдгийг ойлгох зүйтэй байгаа. Ер нь тэгээ том хүмүүсүүдийг хүүхэд болгож одоо сургуульд сургадаг явдлыг одоо болиулах зүйтэй. За үүнийг одоо маш сайн анхаарах хэрэгтэй гэдгийг одоо товчхондоо одоо хатуу анхааруулж байгаа гэдгийг ойлгох зүйтэй шүү.